Ганган цагаан гэдэг нэртэй болсон ш нэг хэсэг. Тэгэл цагаан хувц өмсөд яваад гисэн. Тэгэл цагаан машин унаад тий. Гангорч болтгүй ганган цагаан гантыг сүртэн бэлцэг минь. За сайн байна уу? Наваг Сүхбаатарын Баян мөх гэдэг жүжигчин найруулагч мэргэжилтэй соёл урлагийн сургуулийг хөгжим театрын жүжигчний мэргэжлэр энэ жил төгссөн 2020 онд дуу хийгсэн хоёр хүний санаа нийлэлтээс үүдээд тэгэл цаашаа уран бүтээл туурах зам гарч ирсэн. Тэгээд манай хамтлаг тарсан ч гэсэн цаашдаа найзууд хэвээрээ байна. Олон жил байх гал хүмүүсийг ингээл байлгах гал тэнгууд одоо хүмүүс над руу орж ирж байгаа байхгүй. Гангаа дуу хийгээ цацчихлаа. Одоо би таны дуу хүлээж чинь тий. Та гоё дуулдаг, таны хоолой ингэдэг тийдэг. Гэт тэгэхэд би одоо тэр хүмүүст ингэж бодогдонгуудаа за би дуу хий. Тэнгууд намайг дуу хийнгүүт ингэж бодно. Ингээд гангаа дуу хийчих юм чи би ингэж хийн гэсэн тийм муухай юм чөтгөр болж хомрох ямар шаардлага байхгүй шүү дээ. Тийм үстэй. Хүсвэл би эзээч юм ганцаараа соолоо хийсэн ч гэсэн болж шүү дээ. Тэгэхээр бас тэр хүний хувьд бас ололт амжилт байгаа байхгүй. Ханаагүй бол манай хүн хийж байгаа шүү дээ. Жохо урт хугацаанд байсан бол хамтлаг маань бүр ганган цагаан л болох байсан баг та. Тий зөвхөн тий нэг л нэршилтэй ганц л дуутай. Хуулбар бол биш. Энэ бол угаасаа тийм платформд тавигдсан. Мөнгө төлөөд авч болдог тийм аюухгүй. Одоо өөр хүн ч гэсэн тэр аян дээр уран бүтээл хийж болно гэсэн мөнгөний төлөөд ашиглаад. Тэгэл хоёулаа өөр өөртөө дуулдаг хэсгийг бичдэг байсан. Тийм. Нийтдээ одоо бараг 10 гаруй уран бүтээл байгаа шүү. Найз охин байхгүй. Тийм байхгүй. Найз охин болгоно гэдэг хүн байгаа гэж хэлсэн. Эрдэнэтэд төрсөн. Тийм. Тэгээд эмээ дээрээ өссөн. Манай эмээ одоо ардын багш хүн болохоор багш хүний хүмүүжлэр маш сайн хүмүүжиж авсан. Тийм. Өсвөр насны үеийн хүмүүжлээ шүү дээ. Тэр болохоор би бүр одоо эмч цагдаа хоёр хүний хүмүүжлэр өссөн. Хорж цагддаг байсан гэхүү дээ. Гэхдээ яг зөв хүмүүжлэр өссөн гэж хэлж болно. Тэгэл намайг оюутан болоход сур тавьсан даа юу бол. Тэгэл өстой нөө дахиад явсан. Тийм. Оюутан байх хугацаанд Америкт ажиллаж исэн. Тэгтэл ер нь яг хүн өөрийгөө мэдэрдэм байлээ. Яг Монгол хүн гэж юу вэ? Тэ? Яг тэгэл мэдэрдэм байлээ. Яг өөртөө Монгол улс одоо бас баярлах хэрэгтэй л дээ. Залуу найруулагч төрж байна. Тэ? Би бол яг сонирхлоо дагсан л гэж бодож байна. Өсөл мөрөөдөл яг миний чин зорилго юу вэ? Туйлын зорилго юу вэ гэдгийг л одоо их тухаарч нөхөө дээ. Бас миний хувьд бас ололт амжилт тохаа. Мэдээж дуугаа хаяхгүй. Гэхдээ бас яг Монголд бас жүжигчин мэргэжлэрээ, найруулагч мэргэжлэрээ ажиллаж байгаа. Тэгсэн мөртлөө киноныхоо маркетингийг, киноныхоо устыг өөрөө хийдэг. Тийм л уран бүтээлж байх зорилготой байсан. Ер нь бол анх. Одоо 2020 онд багтаад нэг төслийн кино төсөл бичиж байгаа. Тэр нь болохоор Монголд одоо хамгийн анх Уильям Шекспирийн Ромео Жюльет жүжигийг дэлгэсний хэлбэрт кино болгож, зохиолыг хөрвүүлж те Монголын одоо хөрсөнд буулгаж гэх юм уу да. Зохиолоос олж хараагүй өнцгөөс гарч те найруулагч сэтгэлгээгээр одоо өөрийнхөө хэлэх гэсэн санааг тусгаж тэгээ Монголд яг хамгийн анх удаа тэрийг тайзны уран бүтээлийг дэлгэсний уран бүтээл болгох ч юм. Тийм тоглохоор 2-3 одоо газар санал ирсэн байгаа. Тэрэнд нь болохоор зохиолыг уншаад нэгэнд нь зөвшөөрсөн байгаа. Тийм зохиол таалагдсан болохоор түүхэн кино байгаа. Тийм дахиад нэг түүхэн киноны санал бас орж ирсэн. Тэрэн дээр бас зохиолыг уншиж чаад бас нэг одоо би л ингээл залуу хөлтөө энийг намайг авъя гэсэн чи орчий гэдэж болохгүй ш бас тийм. Яг яаж харагдах вэ? Энэ дүр дээр би яаж наалдах нь вэ? Метр гэдэг талаасаа харж иж орно. Тэгээд сая бас нэг 2 кино тоглосон. Тэгээд эхний кино нь бол баг 1 сараасаа цацагдах баг. Монголын киноны салбар болонгууд нэг кинонд явж явах нөгөө киноныхын санал нь ирсэн тий тэрийг ингээ өөрийгөө амаргаа бодсон шууд тэр киноныхоо дүрээ шууд нөгөө кино руу явж ордог байхгүй а тэгэнгүүт өмнөх кинон дээр байсан бата дараагийн кинон дээр болдоо болж байхдаа яг батаагаараа ордог байхгүй тий бата ч юм уу болдоо ч юм уу за ямар ч тач тэр жүжигч чинь гоё гэж юм монголчууд нөхтөл ингээ үзэгч нөхтөл ингээ автсан кодлогдсон тий тийм л байх ёсгүй байхгүй. Олонний танил хүн байх ёстой, орж гарч байгаа хүмүүс нь тийм байх ёстой гэсэн сэтгүүтээ бүр ёстой гэд эмийг эвдэх ёстой байхгүй харин. Тийм өөр юм харж өөр жүжиглэлт харж те
өөр юм хэлбэр агуулгын зөрчлүүдийг хармаар байна шүү дээ. Тэгэхгүй бол туршлагаар урлаг хийдэг байхгүй юу? Урлагийг туршлагаар хийж болохгүй. Тий. Яг одоо ингээл ийм байх хэрэгтэй. Кино хийлээ гэж тэгэхэд заавал зохиол бичигдсэний дараагаар энэ ингэдэг байх хэрэгтэй. Үгүй шүү дээ. Заавал дууны үг бичигдсэний дараагаар дуу хийгдэн гэсэн юмнуудыг суулгацсан байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Аяыг мэдрээд шууд тэнд нь амнаас гарч байгаа үгээр ингэж дуу хийж бас болдог гэдэг юмыг бас одоо манай залуучууд бас харуулж хэлж шүү дээ. За тэр өстө амар ингэж яадаг те кино хийдэг бичдэг. Яг тэр ах шиг тэрэн шиг энэ шиг гэх тэнгууд яг тэрний дараагийн хувилбар болоод үүсчихэж байгаа байхгүй юу? Тийм. Яг өөрөө тийм хайрцаглагдаад тэр хүний одоо 2 дугаар хувилбар болоод үүсчихэж байгаа байхгүй юу? Тийм байж болохгүй. Яг шинэлэг байж иж тэрийг яг энэ яг юу вэ гэхээр тэрийг бол хүмүүс таалахгүй байсан ч болно. Энэ гэхдээ өөртөө сэтгэлийн тий одоо тэр амир амгалангуй одоо мэдэрч авч байгаа хгүй яг өөрийн гэсэн юмараа яг ингэж зүтгэсээр байгаа гаргаж ирж байна. Тэгэл ингээл дээр нэг ийм одоо бурхан гэх юм уу нэг хүн суучаал тий нөгөө Монгол урлаг бол ийм байх ёстой гэл тий ийм байх ёстой гэл тэрэн дээр ингээл тавьж өгөхгүй тий ингээл бараал базаал тэгээд их ясгүй байхгүй.